асуумаар манай дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч байж байгаа бидний хүүхдүүдтэй яг туулж ажилладаг. За сүүлийн жилүүдэд дунд ангийн насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх эсвэл үе тэнгийн дарамтад орох тохиолдол нэмэгдсэн үү эсвэл буурсан уу? Бодит кейсийн түвшинд эцэгчүүдэд анхаарал болох ямар жишээ нийтлэг нөхцлүүд ажиглагддаг вэ? Энэ талаар та нэг мэдээлэл хүсэж байна. За тэгээ миний хувьд бол ер нь бол өсвөрийн одоо эмч мэргэжлээс сүүлийн яг тасралтгүй 13 жил ажиллаж байгаа. За эрүүл мэндийн салбарт бол 23 жил ажиллаж байгаа юм эмч байгаа. За ер нь бол манай эрүүл мэндийн төвийн одоо төвд хандаж байгаа тэр дундаа яг сүүлийн жилүүдэд ялангуяа сүүлийн 3 жил бол эрс нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань өсвөр үеийн эмч рүүгээ илүү үзүүлдэг, тусламжуулалтыг авдаг болоод ирж байгаа. Урд өмнө бол тусламжуулалтыг бид нэр яаж авдаг вэ гэхээр нөгөө бусад одоо багуудынхаа юм уу магадгүй цагдаа одоо гэр бүл ч гэдэг юм энэ байдлынхаа яваар бид нар хамтарч ажилладаг байсан бол одоо эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдэд дагуулж ирдэг. Миний хүүхд яг сэтгэл зүйн хувьд болон одоо яг үнэхээр үүдийн дарамт шахалт ямар нэгэн зүйлд өртсөн байна уу үгүй юу гэдэг үнэлгээ хийлгээ гэж бүр ингэ зорж ирдэг болчиход байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань эцэг эх маань бас тодорхой хэмжээгээр мэдээлэл маань нэмэгдэж байгаа нэг харагдаж байгаа гэсэн. За яг манай эрүүл мэндийн төвд бол ямар хүүхдүүд голдоо ханддаг вэ гэхээр одоо яг сүүлийн үед бол ихэнхдээ бол нөгөө сэтгэл зүйн дарамт шахалтанд орсон хүүхдүүд ихэнх нь байдаг. Энэ нь юу гэхээр нөгөө ээж аавтайгаа үл ойлголцол аягүй хөөссөн мэт. Ээж аавтайгаа ярилцахгүй удаан хугацаагаар явснасаа болоод эргээд сэтгэл гутрал боёо сэтгэл гутралаасаа үүдээд амиа хадлах гэсэн өнгө хайс руугаа ихэнхдээ орсон байдаг гэсэн. За манай яг төв дээр бол одоо бид нар дээр ер нь кейсийн хувьд гэх юм бол манай дүүргийн хувьд амиа харлах юм бол харьцангуй бас өндөр гэж тооцож болно. Бид нар жилдээ 1-2 удаа хийс гардаг тохиолдол. За мөн энэ тохиол амиа харлах тохиолдолд бид нарт яаж илэрдэг вэ гэхээр ерөөсөө болдоо өндрөөс буюу амнасаа алдсан тохиолдол гарчирдаг. Тэгэхээр энэний дараа бид нар тохиолдол гарсныхаа дараа кейстерээ ажиллаад эхлэхээр юу гэж харагддаг гэхээр ерөөсөө эцэг их бид нар хүүхдүүдтэйгээ чөлөөтэй цаг зав зарцуул ярилцахгүй байгаа үл хайхрал үүссэн байгааг гол ерөөсөө бид нар яаж эцсүүлд нь бүгдийн амнасаараа бид нар хохирсныхаа дараа буюу ийм зүйлүүд гарчираад байгаа гэсэн. За тэгэхээр бид нар цаашид эцэг эхчүүд голдоо байгаа болохоор юу гэж хэлэхэд ангээр өөрөөсөө хамгийн чухал асуудал юу гэхээр хүүхдтэйгээ ярилцах чухал. Шууд та өнөөдөр ангил 10 настай хүүхдтэйгээ манай хүүхд өсвөр насны хүүхдтэйгээ ингээ ярилцаад эхлэхгүй ярилцах нас үе гэж байдаг. Тэгэхээр ялангуяа та өсвөр нас руу буюу 6 дугаар анги руу орж байгаа хүүхд дээрээ хамгийн ихний суурь буюу хүүхдтэйгээ сургуультай дасан зохицох процесс хүүхд нь яг үнэхээр зам төлөвийн өөрчлөлт байна уу юу гэдгийг маш сайн сайтар ажиглах хэрэгтэй. Энийг юугаар илэрхийлдэг юм бэ гэхээр таны хүүхдийн дуу хоолой болон модны өнгө хоёр л ерөөсөө илэрхийлдэг. Бидний хувьд яадаг вэ гэхээр гаднаас ороод ирэхдээ хүүхдийнхээ ерөөсөө өснийх нь өнгнөөс аваад доошгоо бүлийнх нь уул хүртэл бүх үнэлгээ хийдэг. Тусгай үнэлгээний аргачлалтаа нарийн үнэлдэг. Ганцхан хүүхдийн эрүүл мэндийн талаас үнэлдэг. Сургуулийнхаа орчинд ямар байгаа юм, найз нөхдийнхээ орчинд ямар байгаа юм, гэр бүлийнхээ орчинд ямар байгаа ингээд нийтдээ бид нар 5-6 аргачлалаар үнэлгээ хийж хүүхдээ эцэслэнд үнэлт гаргадаг гэсэн. Тэгэхээр энэ дээр хамгийн одоо бэрхшээлтэй зүйл нь юу гэж гарчдаггүй дандаа ихсэлж гарчдаг тохиолдол ерөөсөө гэр бүлийн орчиндөө бэрхшээлтэй буюу эцэгтэйгээ ярилцахгүй ба таны хамгийн их ярилцж байгаа хүнгийн бидгээ гэдээ асуугаад дандаа нэг амирт найс нөхцөл гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө уйтингийн буюу ижил мэдээлэлтэй буюу байгаа учраас уйтингийнхан маань нэгэндээ буруу ташаа мэдээлэл өгснөөсөө болоод эргээд уруу татагдах байдал даган доорох байдлууд нь ингэдэй гарч чаддаг гэсэн. Тэгэхээр нөгөө хүчирхийлэлд өртөх ч гэсэн юу гэхээр бид нар шууд өнөөдөр би хүчирхийлэлд өртчлөө гэдэг хүүхд ээж авдаа хэн нэг юм хизээж хэлдэггүй. Энэ нь өөрөө хамгийн багадаа таны хөв 6 сарын дараа ер нь бол асуудал гарч ирдэг гэсэн. Тэгэхээр энийг илэрхийлж байгаа байдлаа та гэртээ байгаа хүүхдээ хаяач болов яах нь хүүхдүүдтэй ярилцах нөгөө талаас миний хүүхдийн дуу хоолой ер нь ямар хэр зэрэг чанга байна уу сул байна уу миний урдаас нэг л үгээр хариулж байна уу айлсвал нурсан хэлбэрээр хариулж байна уу айлсвал намайг шалгаж байна уу гэдэг байдлуудыг маш сайн анзаарах ёстой. Таны хүүхэд за миний хүүхд яаж нээж ингэж ихэд урд зүгээрээ л хэлж илээвэл таны хүүхд дотогш аваа буюу ямар нэгэн асуудал байгааг шинж гисэн. Зүгээр гэж байгаа болоод цаана нэлээд бэрхшээлтэй байгааг шинж гисэн.
Хүүхэд чинь зүгээр л энгийн мэтлөө энийгээд нүдэн тод гэлсэн чөлөөтэй ээж аав надад тийм хэрэгтэй ийм хэрэгтэй гэж хэлж байгаа бол таны хүүхд чөлөөтэй буй сэтгэл зүй бүрэн асуудалгүй байгааг илэрхийлэх ерөөсөө. Тэгэхээр манайхан яадаг вэ гэхээр өсвөр үеийн эмч гэхээр нэг сайн бас ойлгодоггүй. Асуудалтай хүүхэд заавал очно гэж ойлгодог. Гэтэл эхлээд та өсвөр үеийн эмчээр хүүхдээ яаж сурах очих дадлыг бий болгох гэсэн гэхээр ерөөсөө л анх та хүүхдээ чинь толгой өвдсөн байж болно, нуруу өвдсөн байж болно, хоолой өвдсөн байж болно. Эхлээд тэр байдлаар нь дагуулж очиод өрөөгийг нь заагаад өгчих, эмчийнхээ байгаа байдлыг илээд өгчих. Дараа нь нөгөө хүүхэд өөрөө ирээд өөрийнхөө дотор байгаа тэр тусан жүжигийг аваад ирдэг гэсэн. Тэгэхээр нөгөө өсвөрийнхээ хамнуудад хандаад зурчих юм бол эцэг эхчүүд ч юм гэсэн яг нөгөө тусан жүжигийг цаг алдахгүй авах боломжтой. За манайд түгээмлэр ерөнхийдөө бол өсвөр насны жирэмсэлт байдаг. За өнгөрсөн жил одоо сүүлийн ерөн 3 жил бидний харьцуулаад аваад үзэх юм бол өсвөр насны жирэмсэлт маань нэмэгдэж байгаа. За нэмэгдээд энэ дотроо юуг нь ялгаж авч үзээд хараад байгаа юм гэхээр ялангуяа биднэрт хамгийн анхаарал татах ялангуяа энд нөгөө эцэг эхчүүд байгаа болохоор хэлж байгаа шүү. 13 настай хүүхэд жирэмслэн гэдэг ихээр та бүхний хувьд бол жаахан л хүүхэд санагдаж байгаа шүү дээ 13 настай. Гэтэл тэр хүүхэд яагаад жирэмсэн бэ гэдгийг нь маш сайн бодож тунгаах ёстой гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар магадгүй ажлын байдал өнөөдөр хүүхэд маань маш сайн суралцах ёстой, мэдлэгтэй байх ёстой, соёлтой байх ёстой ч гэдэг юм уу, хүний хүүхдээс утгааргүй явах ёстой гэдэг бодлороо бид нар хандаж байгаа хэдий ч гэсэн бид нар гадна хэрэгцээг нь хангаад байгаа юм. Дотор хэрэгцээ гэдэг юм нь ерөөсөө хүн гэдэг би бага байхдаа яасан бэлээ гэдэг бодол руугаа нэг буцаж орооч л гэдэг юм. Анхаарал өгөөч, хүүхдтэй жоохон хаана байна, юу хийж гинэ гэдэг асуултыг бас хаяа тавьдаг байгаа ч гэж хэлмээр. Асуудал гарсныхаа дараа л одоо фэйсбુક ч гэдэг юм уу олон нийтийн сүлжээгээр ч гэдэг юм уу өсвөр насны хүүхдэд замбраагүй балхаа байсан ч гэдэг юм ийм асуудал үүсдэг. Энэний ерөөсөө гол буруут нь эцэг бидний л асуудал гэсэн. Бид бүхэн хүүхдэд цаг зав зарцуулж чадахгүй, хүүхдэд ярилцах боломжийг олохгүй байгаа гэсэн. Тэгэхээр таны хүүхэд юу итгэж байгааг нь гол нь биш, таны хүүхдийн эрүүл мэндийн хувьд болон сэтгэл зүйн хувьд бүрэн бүтэн байна уу гэдгийг л анзаарах хэрэгтэй гэж хэлж байгаа. Гол юм. Анхаарал хандуулсан баярлалаа.